Тэгээд хамгийн их чинь хасж байгаа нь эрхэс. Хөөе. 3 км. Өөрсдөө шагнаад хоол идэж байна. За амрано. Юу хийж яах юм? Миний чинь өвөр Монгол хүн шиг яриад байгаа юм. Юу хийж байгаа юм бэ? Юу хийж байгаа? Өвөр Монгол кино үзээгүй үстэй. Үзээгүй. Өвөр Монгол хүн шиг яриад байгаа юм. Энэ продакшн. Бид 26 оныхон зорилтоо хэрэгжүүлж байгаа. Тэгээд бид гурав турж байгаа. Чин хасж байгаа. Тэгээд хамгийн их чин хасж байгаа нь эрхэс 7-7 хоногор үзээ явж байгаа. Тэгээд нэг сар үзэхэд эрхэс одоогийн байдлаар 3.3 кг уу. Тэгээд хулан болохоор 2.2. Би болохоор 1.1. Манай хоёр болохоор яс хоолоо идж байгаа. Би болохоор хамаагүй байгаа даа. Энэ болохоор өнгөрсөн 7 хоногийн бэлдсэн. Ингээд хоолоо бэлдээд тэгээд хөлдөөгөөд тэгээд ихээс өглөө энийг энэ савнаас нь гаргаад гисгээгээд тэгээд термосонд авч явж байгаа. Би тэгээд ажил руугаа авч яваад амар ингээд хоол бэлдээ тавьчихараа айгүй амар юм байна уу. Тэгээд энэ нэг удаа хийхдээ тэгэл нэг яг л бас нэг л хоол хийж байгаа юм шиг нэг тийм цаг зарцуулдаг. Цаг гарын л болж байлээ тийм. Миний мэлбэр. Тэгээд цаг л гард болдог. Тэгээд чи ингээ 2 цагтаа шатах гэж байгаа юм байна те. Оо мартсан биш. Тарны нарийн баг харагдаад байсан юм аа. Тийм үү нэмчихэл та. Унтрааж байгаа нэмчих. Тэгээд ингээд 7 хоногчтэй нэг 4-5 өдрийн хоол бэлтчихэж байгаа тий. Тэгэхээр юу айгу амар байгаа. Тэрхээс угаасаа ингээд дээр өдөр идэв гутаа нэг хөлдөө юм идэлчдэг байсан. Хөлдөө дахиа өмнөх өдрийн хоол юм ч юм уу эсвэл хоолоо өглөөнөө бусад газ хоолыг явчихдаг. Тийч мөхээр айгу ачаалтай. Тийм би өглөө болгон босч хоолыг идэх хараа айгу. Тийм. Гэцүү байсан юм аа. Гэцүү ч байх вэ? Тэгээд нэр ямар сайн яриад байна вэ тий. Тийм. Яг өвөр Монгол шиг яриад байгаа. Тэгээ ингээ хоол хийж байгаа. Маргааш бид хоёр гүйлттэй 21 км гүйж бэлнэ үү? Мэдгүй. Тадгаа намайг 21 км-ц бүртгүүлэхийг 9-ээр байгаа бүртгүүлээ тэгээд одоо гүөх гэж байна да. Одоогийн байдлаар 15 гүйж байгаа тий. 15 км. 15 зүгээрээ 15 гүйж байгаа 21 хүн. Алхаад ч болтгоо орно гэж бодож байгаа. Тэг миний анхны хагас марафон. Ойрд ерөн сайн сайхан юм да. Ойрд пүзэ буцаасан. Пүзэ яга буцаачаа. Усан салцсан. Чи тэр пүзэ хэр удаан өмссөн? 1.5 жил. Өмнөхийн 2 пүз буцаасан. Эхний пүзийг болохоор сая Christmas-аар хамдралаар нь авсан. Тэр бол үнэхээр бас би эхлээд ногоон пүз авсан ахгүй юу? Энэ зургийг нь оруулчих. Тэгээд авсан чинь нэг хүн удаа 21 км гүйгээд улам мухаалчтай. Тэгээд би ч одоо амар үнэтэй авсан пүзээ одоо яаж чадахгүй. Дамнаал тэгэл одоо яс авталтаа өмсдөг үү? Хаа нэг л галт гүхтэй мөхтэй өмсдөг үстэй. Тэгээд тэр загварын угаасаа улан айгүй юм уу? Тэгээ би ч айгүй мэрэгжлийн бүз авчижээ. Тэгэл дараагийн загвар нь болохоор арай хамдраа гараад ирчих. 50 хамдрч. Чигээ улан арай гайгүй болцсон юм шиг харагдсан. Тэгэхээр нөгөө за энэ улан муу байсан. Тэгээ сайжруулад авчиж байгаа юм болов уу гэж бодоод дараагийн загварыг авцаахгүй. Тэгсэн чинь дараагийн загвар нь яг ялгаагүй өсгийн салчтیں۔ 6 сард чинь хүн өдөр болгон гүхгүй байгаа шүү дээ. Тэгсэн чинь улан салцсан. Тэгэхээр тэрийг буцаасан чинь эхлээд тэр чинь нөгөө нэг засаж өгөх гэж очсон шүү дээ. Тэр нь засаад өгөх гэсэн чинь нөгөө буцаач наа чинь 2 жил болоогүй мэн гэсэн чинь юу вэ? Пүүз маань 2 жилийн дотор муудах юм бол буцааж болдго юм уу гэсэн тэгэн шүү дээ. Гэдгийн тийм дефекттэй бүр ихтэй ятсан бол зургийг явуулаа буцааж явуулна гэр. Тэгээд зургийг явуулсан чинь тэг буцаага явуулчихгээ. Тэгээд гэсэн чинь 3-7 хоногийн дараа мөнгө нь ороод ирж байна. Тэгээд ногоон пүзээ энийг бас авах юм уу гэдэг зургийг явуулсан чи авъя. Мөнгө чинь тэг буцаагаад өгнө л гэсэн шүү. Тэгээ 2 пүзээ буцаацсан. Тийм тэр мөнгөөр их нэртээ тавч авч өгөх гэж байгаа. Юу тэгээ Nike team юу гэдэг юм бэ шүү. 2 жилийн дотор үнэхээр бодсон бол team warranty баталгаа гэх юм уу? Тэг юм байна. Оригинал ресит ч байх хэрэгтэй байна.
Тий, анх авсан яг ресит чинь байж байвал тэгээд буцааж болно. Тэр ресит нь байхгүй бол Тэр байхгүй хүлээж авахгүй юм байна. Тий. Тэгээд буцаасаа одоо тэгээд нэг олигтойхон шиг ултай пүүд авъя да. Тэгэхгүй бол тэр ч бас Адидас гээ авсан шүү тий. Хамаагүй дээр ултай. дээ. Тий. Yes. Адидас 2 янз байт юм байлаа. Тэг харж байгаад үнэтэйг нь авсан. Нэг нь болохоор 140, нэг нь 130 гэж байсан. 140-ын нь болохоор улан юм амар зузаа. Улан айгуу. Тэгээд дээрээсээ нөгөө бороо мороо нэвтэрдэггүй. Ер нь зузаан юм байлээ. Тэгээд нөгөөх нь болохоор 130 гээд 10 паундын зөрүүтэй. Тэгснээ тэр нь болохоор айгуу шок юм шиг харагцаа гээд мэдэхгүй юм даа. Үнэхээр нөгөө анх тэр шар пүүдээ чинь нөгөө сайн мэдэхгүй. Тэгээд нөгөө нэг гой кулийн хараад лаг гүгчнэр өмссөн бахаар нь авсан шүү дээ. Тийм тэгэхээр ч одоо лаг гүгчнэр ч яад марафон нэг удаа өмсөд хайд юм аа шин. Тий. Гэхдээ яг пүүз илэгдэн л тээ ойлгох чинь. Тэгтээ бас арай би ногоонтойгоо 200 км л хүрсэн баг. Тэгсэн. Арай л хөдөлгөөгүй байсан тий. Арай. Араа. Тэгсэн сүлд чинь бичлэг чинь тэр 72-ыг яваад яасан тий. Тэгээд одоо Монгол явах гэж байгаа. Монгол явах гэж одоо бараг сараас баг хугацаа үлдсэн байна. Тийм уу бэлдэхгүй бол. Тийм байна. Турж байгаа. Өнгөрсөн жил Монгол яваад 5 кг нэмцгээсэн. Тэрийгээ тэгээд ер нь бол тэрийгээ л хайж чадахгүй. Энэ жил Монгол очоод угаасаа тэгэж дил бидэхгүй гэж бодсон. Гэхдээ яг ганц нэг солонгос бол Монгол холмол эднэ. Одоогоор бол хамгийн санагдчихж байгаа нөгөө говийн банштай за ямар үйл resort лээ. Red Rock яаж үтгэлийн их Монголын говийн банштай цаг санаж байгаа. Тэгээд хужаа хоол санаж байгаа. Хятал. Тийм нэг 4-5 хоолоо санаж байгаа. Тэгээ гоё хоолойч нэ Монгол явах гээд гоё тогтолж байна. Тэгэл ойр цагаагаар нэг хэсэгнэр гараад нэг бороо ороод нэг Монгол өнөөдөр бороо өчигдөр цасаа. За. Нэг гоё нэг өдөр төвөр явж алхсан те. Тэр бичлэгийг оруулнаа. Бичлэг хийхгүй гэж бодсон чи гадаа хитрхи гоё байхаар нэг алхаж яваад бичлэг хийсэн. Тэр ороод энэний дараа тэр ороод хүмүүсээ тэгээд гүйлтийн бичлэг орно доо. За. Өөр хэлээд байгаа юм байхгүй шүү дээ. Өөр тэгээд нөгөө бичлэг ерөөсөө яахгүй байна. Тэгээ Монгол явах гээд ер нь ажиллаад байгаа болохоор ер нь тэгэл яг л гэртээ ирж хоолоо битчихэл оройртгийн шиг унтаал. Ер нь бол нойронд айгу анхаарал байгаа. Тогтмол цагт унтахыг хичээж байгаа. Тэгээ амралтын өдрөөрөө нэг 15 км гүөхийг оролдоол 10-15 гүгээл. Тэгээл ер нь өдөр 7 хоног өнгөрчөөд байна дөө. Яа за. За нөгөө хоол маань нэмэр харагдаж байна. Бичлэг хийхгүй байхын аргагүй гоё байгаа тийм. Микрофон байхгүй чи нэг өөрсдөө юм ярьчаач. Юу хийж байгаа? Ажлаас орж ирээд тэ хоолоо идчихээс очсон чи нэг охин бичээл. Эсвэл нэрээ ой та хоёрын хийж байгаас шийдэхгүй гэх. Тэгэхээр яаж шийдэх үг гэж хэлэхгүйгээд гараад ирсэн. Хоол идж байгаа гэсэн чи гадаа амар гоё. Өнөөдөр мэдгүй л ондоо амар хөнгүү байна. Тэгээ ингээд ойр хавь паркуудаар алхаа явж байна. Парк бол зүгээр үнэхээр гоё байна. Хүн зүйтэй ингээд тайв алхсан чи амар гоё юм те. Бага голоо ширгээчээд ах чи юу хиймэл нуур хийлч. Монгол нэг юм хиймэл нуур хийч болдгоо багтаа гинэ юм. Эдгээр чи хүнээс айхаа болт юм ээ. Хөөе. Энд чи нөгөө амар нөгөө зодтолдог галуу гэдэг юм уу? Энэ хөл юм шиг. Энэ гүр ямар нэртэй гүрийг мэдэхгүй. Гэтэ энэ гүрэн дээрээс амар гоё харагддаг. Одоо ингэнгүүт ийшлэнгүүт тийшээ Баки хамбаалаас ингээ харагдана. Ингээ Баки хамбаалаас харагдаад нөгөө тал руу ингээ харангуут Лондонаа ингэж харагддаг. Ингээ зураг мөрөг дараахад айгуу. Ингээд
thank you. Sorry. Дандаа нөгөө яарч явж байдаг болохоор нөгөө энэ өдөр Виктория гэж газрыг мэдчих واخгүй нөгөө зөндөө явж ирсэн. Наагур цаагуур дугуйдаал тойролцоход. Тэнгууд ингээд ерөөсөө ингээд тогтож харж байгаагүй юм тий ингээд тайван анзаараад энэ байдлыг дээр чи юм биш тийм чи өнгөн юм биш. Тэгээ ингээд гэж. Тэрэн дээр балерина байт юм байна. Ой. Балерина байт юм байна. Энд барилга байт юм байна. Годож үрсэн амар гой хоосон байна. Тэгээ одоо чи энэ гудамжийн цаашаа ийм шопинг мол гэдгийг ч хараагүй л байна. Тэгээ амар олон жилийн өмнө ирчихсэн болоод санах байгаа. Энэ 96 жилийн өмнө байжсэн шүү дээ. Энэ тавиар. Ер нь тий. Ингиж тайван хотын гудмаар зугаалж байгаа юм шиг алхахыг удацсан тий. Тэгээ гоё оройн сэрүүн байна. Нэг тийм 18 градустай яг гоё. Тэгээ оройны сэрүүн тэгээд хүн багтай тэгээд айгүй удаан алхаал Хүн байхгүй тэгээд дээшээ хараад ангаагаал дуулцсан шиг л явж. Гинт их гоё хотод амьдарч байгаагаа мэдлээ. За нэг бүтэн сайн орой ингэж өнгөрлөө. Нэр өстө баахан Арсеналын юмтай хүмүүс яваад. Ер нь бол жоохон амар л бай. Манай гэрийн амар тэр хавар бүр амар их байгаа. Манай Арсеналын стейшнтэй ойрхон байдаг болохоор өөр багийн Jenny. Тэгээд өөр хөлбөмбөгийн багийн хувц хүмүүс ч бол жоохон амар л санагдаж байгаа. Зодуулахаар байна. Ингээд ууцаа. Юугаар тэгээд энэ минь рүү зааж байгаа юм шиг аваад эднэрийг. Morning байх. Бид хоёр бэлтэж байна. Хамаг юм аа л Газар тахалцал. харин амар удаангүй хөх гэж байгаа юм байж ижил хамаг юм аа. Тэйптэл сууч. Гүйл тэгээд яагаад гэдэг вэ? Ятраад өвдөд шагаамага өвдөд байдаг юм билий. Энд тийм ийм гач ирцэн ачаад энэ ч өвдгөн дээр аймаг юм шүү дээ. Харин тийм бүр айгуу гоё юм билээ шүү дээ. Ингэж өгч. Намайг шумуулаад. Намайг шумуулаад энэ амар хавтаад энэ нэг жоохон алхахаар өвдөд л шүү дээ. Гүүхээс өвтгөл хот. Зяад. За. Ямар анц тэгдэл. Танд орох гэж байгаа юм шиг. Ягаа анцтай. Тэгээ чиний яг Өглөөний 7:30 болж байхад бас халуун байна тий. Сүүдэртэй гоё байна. Яг нарандаа бол бас л пан гэж байна яа. Тэгээ манай нөө парк маань 70% баг моттой байс тий сүүдэртэй гүчин. Тэгэхээр гайгүй бахах. Битээр залхуураад микрофоноо орхичлоо. Микрофон ч ирэхээр чинь нэг тийм бас нэг тийм лай байт юм аа. Тэгээ бүр тэр тусмаа гүүж хариж яхад микрофон айгүй ядраатай байт. одоо миний нүүр өглөөний амар хавцтай байгаа хэрэг. Яа. За ичгэн замаа дуусгана да. Замаа дуусгаа гоё түүх бол. За. Миний дугаарыг авах хэрэгтэй. Ингэж явах байлгүй. Ингэж явах. Бэлтээрээ. Yeah, hang on a shame if you need to go over get your Би morning өөрийнхөө traffic шилдэг wake болсон up. нөгөөд би шил авмаар байгаа юм да. Happening in the system at Roxbox. We shall be doing Тэгээ that. The найзгаа first race is at 9 дагуулсан. o'clock. Then we got 9. Хоёул сумлах гэж байгаа нэг хүн байгаа шүү дээ тий. 4.5 marathon. Тэр ер нь олон найзгаа сумлах гэж хичээсэн. 9:30 for the 10K. Тэгээ хүмүүс тгий гэж жаад яг бүртгүүлэх болохоор бүртгүүлдэг. Тэгээ наамыг хүчээр бүртгүүлээ ингээ тгий гэсэн наамыг айгүй уриалгах га. Тий. Тэгээ наамыг айгүй уриалгах га авч яасан. And then shake it out. Fantastic. Awesome work. All right, we're going to do some side steps. Do some side steps. 1-р километр. За. Юу энэ да? 3 км. Сайхан слоу гинэ. Айгу цөөхөн өнгүүгээд энэ удаа гоё зам ам хоосон байна уу? Нэг нэмэтэл
урд хойноо ороод нэг эмээг л гүйцэхгүй байна да. Энэ эмээг 10 дахь километр дээр гүйцчихнэ. Хойргон дээр ингээд ус чээлэд нэр байж байгаа. Тэгээд энэ чинь усаа аваад амаа зайлаад явж байна. Одоо гадаа нэг 26 градус, 27 градус нэр. Амаа зайлах гээд бас халуун биш. Хит вэ эсвэл? Юу вэ? 6 7. Оо дөнгөж юу? Тий. За дахиж нэг тойрж ш 7. 10 км. 13 дугаар километр. Дарга 0 орно гэсэн. Хоёр төрлийн дээл өгч байна. Энэ raspberry-аас нь raspberry лемоноос нь арчилтаа. Энэ grapefruit-аас нь зүгээр битэр 0 ороод авцсан. Энэ хүн жаргалтай бас. Жаргалгүй л байна. Сан 8 км. 19 км дээр явж байна. Битэр энэ парк дээр 15 км хүртэл бэлтгэл хийж исэн. Тэгээд энэ одоо гадаа 28 градус амар халуун байна. Энэ халуун бахаар замын талдаа яг наранд гүйж байгаа. Тэгэхээр ч амар тамирдсан байна. Одоо 19 км дээр миний шүрмэс татчих гад. Өгсөөр гүйж чаддгүй. Харин төгсөрөлтөөр алхах чинь. Урд хараа нэг тойрог баста. Яа бас чанга байна. Халуун дэс амар юм байна. Your achievement today, big smile. That's going to be one awesome vlog. The whole of that marathon. Яа, за дууссан. За улаан сэтгэлээ хэлдэ. Анхны 21. Амар юм. Гэтэ би чадлаа. Гэтэ баг 3 цаг үл амар юм. Харин тэгэл 2 чинь даваар орчих шиг байлаа. Асаргаа. Халуунд одоо 28 градус байгаа хаа. Өнөөдөр 30 градус гэсэн. Харин Winter run дээр өчтөй сайн бист яа. Хийж байгаа шүү. Араа шүү. Winter run-ы 10 гайгүй. 10 гайгүй 10 руу явчих. 10-ыг болохгүй. 10-ыг болохгүй. Би чинь нэг 10 дээр ирж байгаа би үнээр сэтгэл байсан. Яаж 20 идэхгүй юм бэ? 10 дээр өгсөн шүү. Гүчтгэл юм байна гэж. Болчихдаг юм байна. Нөгөө гуравчаан өөрсдөө шагнаад хоол идэж байна. Ядаргатай тий. За. Болсноо. Баригдлаа ихс баригдлаа. Зүгээр дөө ингэж крабар алхаж яаж яаж гартаа. Крабар харин яг тий крабар. Яах юм бэ штэ. Ингээд одоо үсрээд. Оо. Арай татсан.